За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр болохоор ч одоо өөрөө гэрт байдаг. Одоо манай гэр бүлийн одоо энэ гэрийн одоо энэ агаарыг одоо хариуцдаг агаар цэвэршүүлэгчийн талаар та бүхэндээ бяцхан бичлэг хийж сонирхуулах гэж байна. За энэ одоо амын MSK гэсэн агаар цэвэршүүлэгч болохоор чинь дэлхийд ерөнхийдөө бол номерт 1 ордог. За ийм агаар цэвэршүүлэгч байгаа. За Их Британи гэдэг одоо Английн одоо харшлын төвөөс патентлэгдсэн. Дээрээс нь одоо барааны юм одоо итгэмжлэгдсэн тэмдэг авсан юм юу байгаа. Агаар цэвэршүүлэгч байгаа. За тэгээд ингээ харъя л да. Ер нь бол ингээ дотроо ингээ 3 төрлийн фильтртэй. За ингээ 3 төрлийн фильтртэй байгаа. За хамгийн эхнийхэн фильтр болохоор чи ерөнхийдөө бол угаагаад ингээ хэрэглээд идэж болдог. 10 хоногт нэг удаа. Яагаад тэгэхээр хамгийн урд нь байдаг учраас айгүй тийм зузаан одоо юм одоо тийм өснөөс тийм бүдүүн тийм тоос цэцрийг за ингээ шүүдэг байгаа. Тэгэхээр 14 хоногт ч юм нэг удаа угаагаа сайхан хатаагаад ийчин. Хоёр дахь фильтр нь болохоор юу гэх юм бол Кукуношийн одоо энэ хальсаар хийсэн. За ингээд ийм талчи фильтр гэж байгаа. Талчи фильтр болохоор ч нөөрөө ямарваа нэгэн янз бүрийн одоо газ идэж штэ үнэр танар те одоо энэ бөөснөөс гарч ирж байгаа галтгооноос тэгээд давхар нь угаалгын өрөөнөөс доороос ингэж ялгардаг юм газ одоо тийм үнэр танарыг бол маш сайн шүүж өгдөг байгаа. За тэрний дараагийн фильтр нь болохоор чинь одоо юм живчин фильтр гэдэг тэр фильтр нь болохоор юу вэ гэх юм бол одоо чуу мисэ монжигингүүтээ бүр нүдэн тарагдах хамгийн нарийнхан одоо тоосонцрыг тэрнээс илүү 1000 дахин илүү одоо 0 одоо 1024 гэсэн юм микрометр одоо тийм одоо тоосыг хүртэл одоо вирус те дээрээс нь бактери одоо тэгэл өснөөс тамхины утаа тэгээд дээрээс нь одоо янз бүрийн цэцэг навч та тий тоосонцоор тэгээд аллерги одоо бүгднгийн ингээ шүүдэг байгаа. За тэгээд 99% шүүдэг байгаа. Тэгэхээр ер нь бол үнэр танаар тоосонцоор ер нь хүний нүдэнд харагдахгүй бүх юм чуу мисэ монжи гэдэг ингээд солонгос яриад байдаг 2.5 микрометр гэдэг шүү дээ. Тэрнээс 1000 дахин илүү одоо шүүдэг учраас аюулгүй одоо хэрэглэж олон давхар ингээд ийм тооч. За тийм ингээд тооч байгаа. За смарт. За тэгээд хаанаас ч гэсэндээ Монголоос хүртэл энэ гэрийнхаа одоо энэ юу хүртэл агаарыг хэр цэвэрхэн байна. Ингээд смарт одоо утаснасаа ингээд бас давхар хянжиж болно. Тэгээд давхар ингээд ийм тохиргоотой одоо энэ орой унтахтаа олгоолч энийг ингээд харчин. Тэгэх юм бол ямар ч дуу гарахгүй дээрэс нь ямар ч одоо юу байдгүй байгаа. Чимээ гарахгүй. За тэгээд автомат дээрээ тавиагаараа авчиж болно. Өдөртөө бол за тэгээд энэ өөрөө айгүй тийм юу учраас за ингээд айгүй эмзэг учраас ингээд ерөнхийдөө нэг чумуул ч юм уу те хажуугаар өнгөрсөн ч гэсэн одоо шууд мэдэрдэг юм мэдрэмжтэй байгаа. За тэгээд сард ерөнхийдөө өдөр болгон ингээ асаасан ч гэсэн сард тогны мөнгө бол 880 вон гардаг байгаа. За тэгээд ингээ онгойлоход ч гэсэн айгүй юм соронцтой. Тэгээд давхар яадаг гэх юм бол хойноо нөгөө нэг юм юутай дугуйтай байдаг болохоор ингээд аваад ингээд түрэнгээ ингээд өрөөндөө ингээ авчираад одоо жишээлбэл унтлагынхаа өрөөнд хэрэглэх юм бол авж онготой унтлагынхаа өрөөнд ингээ хэрэглэж болно. Эсвэл одоо том одоо өрөөндөө хэрэглэмээр яхан бол том өрөөндөө авчираа хэрэглэж болно. Түрдэг юм дугуйтай учраас айгүй амархан. Тэгээ өргөөж яваад тахгүй. За тэгээд ерөнхийдөө нэг ийм агаар цэвэршүүлэгч 21 пион гингүүтэй монголоор ярих юм бол ерөнхийдөө 3 өрөө том байрна хүртэл одоо ингээд цэвэр шүүх юм боломжтой юм юу байгаа шүү. Агаар цэвэршүүлэгч байгаа шүү. Тэгээ хүний одоо уушиг болохоор чи яадаг вэ гэхээр шүн 1-ээс 5-ын хооронд заавал амарч явах хэвээр. Тэр хоорондоо уушгаа хүртэл ингээд сайн амраагаад ингээд цэвэр агаар амьсгалаад ах юм бол ер нь бас эрүүл мэндэд бас маш сайн одоо юутай сайн талтай давхар яадаг вэ гэхээр би болохоор чи нөгөө нэг амар тийм тоосонцор тэгээ нохооны үс гөлөний одоо юуны муурны үстэй янз бүрийн тийм амтны үсний одоо юм аллергитэй байсан боловч MSK-ыг одоо би гэртээ хэрэглээд жил гарan бараг 2 жил арай болоог байна. Одоо ямар ч аллергиг болсон, харшилгүй болсон байгаа. Яа тэгэхээр шүүн яг ингээ унтах хэвээр амарж явах хэвээр уушиг минь ингээ амраад давхар ингээд баян ингээ бид нар чи хамраараа амьсгалдаг. Бас амаараа амьсгалдаг учраас тэр амьсгалын юугийн хүртэл энэ агаар сайн цэвэрлээд өчтдөг учраас ямар ч тийм одоо харшилгүй болцсон байгаа шүү. Тэгээд ингээд ээж авдаа ч гэсэндээ ингээд авч өгөх юм бол давхар бид нар эндээс ингээд Монголд хотоо тий гэрийнхаа агаарыг одоо хянаад ээж болдог. Тийм бас юм боломжийн ийм гоё дэлхийд одоо
номер 1 ордог. За ийм MUSK-ийн талаар танилцууллаа. За тэгээд үнийн хувьд болохоор сая 580 мянган вон гэж байгаа. Лизингээр хэрвээ авъя гэж бодох юм бол лизинг гэж нэг зээлийн картаар авахаар бас таллаж төлж болдог. Одоо 5 сарыг нь одоо картна одоо зээлийнхаа картаа төлөөд хүүгийн 5 сарыг нь болохоор чинь одоо АМС төлж өгч болох тийм бас картнууд байдаг шүү. Тэгээд тэрийг ашиглаад 10 сар бас ингээд хувааж төлж болно. За тэгээд ер нь нэг ингээ авчих юм бол лизинг биш учраас ингээд сар болгон мөнгө гараад авахгүй насаараа одоо зөвхөн фильтрээ жилд одоо жил хагаснаас 2 жилийн дотор нэг удаа солиод авахад л ер нь бол хэрэглээд болоод байдаг. За ийм гоё ийм агаар цэвэршүүлэгч байна. За тийм доторх мотор нь болохоор чинь маш сайн дээд зэрэглэлийн мотор орсон. За Германы за тийм машин алдартай байдаг шүү дээ тий. Тэр нь яагаад гэдэг вэ гэхээр мотортой холбоотой байдаг ажиглан MUSK ч гэсэндээ мотор нь Германы одоо ийм мотор хийсэн. За ийм Их Британий за аллергийн төвөөс хүртэл ийм патент авсан. Бас тэмдэг авсан ийм ганцхан ийм MUSK гэсэн ийм агаар цэвэршүүлэгч байдаг шүү. За тэгээ энэ вебсайт руу ороод харах юм бол зөвхөн ийм одоо ийм патент ийм тэмдгийг авсан одоо агаар цэвэршүүлэгч зөвхөн Америк гардаг гэдгийг та нар бас өөрсдөө нүдэрээ бас харж болно шүү. За тэгээд захиалга авч байгаа Монгол руу бас явуулж байгаа. За тэгээд ийм агаар цэвэршүүлэгч байна. Баярлалаа. Баяртай.